одоо энэ хамар уруулын гурвалжингийн цусан хангамж бол ерөөс ингэ тархи руу явж идэг. Энэ хамар уруулын гурвалжинд гарсан батгыг шахаж одоо нөгөө цус руу одоо бохор хэрвээ орох юм бол бактери орох юм бол одоо тархины өрөвсөл менингит үүсэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр ер нь бол батгыг ерөөсөө нэг тэгж оролдоод авах шаардлага байхгүй. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ, эрүүл хэмнэл подкастын энэ удаагийн дугаараар арьсны өвчин, түүний арьс арчилгааны талаар ярилцахаар арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьсны эмч Эс Солонгон эмч маань оролцож байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За хоёулаа хамгийн ихний энгийн асуултаас эхлэе л да. Хүмүүст нэг батга гэж их ярилцдаг тий. Тэгвэл өсвөр насны хүүхдийн батганы одоо онцлог юу юм? Юу ямар зөв арчилгааг авах шаардлагатай байдаг вэ? Яг өсвөр насны батганы одоо онцлог нь гэх юм бол ер нь дааврын шалтгаантайгаар гарч байгаа. Өсвөр наснд одоо даавар тогтургүй одоо хит одоо огцом өссөнтэй холбоотойгоор одоо бидний арьсны үс тосны булчирхай одоо нэгж гэж байгаа. За тэнд болохоор тосны булчирхай ингээд хит их ингээд тосоо хит ялгаруулад өтгөн тос ялгаруулад байна гэсэн үг байхгүй. Энтэй холбоотойгоор гарч байгаа. За онцлогийн хувьд гэх юм бол яг ерөнхийдөө байрлалын хувьд бол дух тий. За хамар, хацар зэрэг энэ байрлалуудаар хөвчлэн гардаг. За бүр ингээд хөнгнөөс хүнд гэд янз бүрийн зэргүүд байж болно. За бүр хөндрөөд эхлэх юм бол өрөвсөлттэй улаан одоо цист тий. Одоо цист хэлбэрийн тийм батгнууд гарах боломжтой байдаг. За мэдээж эмчилгээнийх нь хувьд бол ингээд зөв арчилгаа хамгийн чухал. Хамгийн эхлээд мэдээж шууд эмчид ханд гэхээс илүү энэ бас ер нь физиологийн процесс учраас зөв арчилгаа хийх хэрэгтэй. За хамгийн эхлээд болохоор суур арчилгаа буюу цэвэрлэгээ. За тэгээд чийгшүүлэлт, за нарнаас хамгаалалт гэдэг суур арчилгаагаа бол хамгийн эхлээд хийх нь бол зүйтэй. Тийм. За тэгээд мэдээж батганы хүнд хөнгөний зэрэгээс хамаарат бид нар идэвхтэй найрлагатай энэ бүтээгдэхүүнүүдийг зөвлөдөг. За энэ бүтээгдэхүүнүүдэд хамгийн эхлээд болохоор одоо нөө жоргуу олгодог бүтээгдэхүүнүүд гэж байна. За бензил пероксид ч юм уу тий адапалин зэрэг энэ найрлагуудыг хүмүүс бол заавал эмчид үзүүлээд авах шаардлагагүйгээр өөрөө ингээд хэрэглэж болно. За ингэсний дараагаар хэрвээ үр дүнгүй авах юм бол эмчилгээний эмчид хандаад зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгвэл насан туршид ч гэсэн ингээл бас батга гараад байдаг шүү дээ. Тэгээд энэ нөгөө батга гарч байгаа яг шалтгаан нь юутай холбоотой дээ? Эсвэл би тэгэд ингээ бохор гараараа хүрсэнтэй холбоотой юу? Эсвэл идж байгаа хоол хүнснээс хамааралтай юу? Насан туршидын батга ерөнхийдөө бол бас өөр байхгүй юу? Бидний одоо мэддгээр батгачин ингээд зөвхөн өсвөр насныхны өвчин биш те. За хамгийн эхлээд бидний хамгийн сайн мэддэг нөгөө неран батга гэж байна. За тэгээд неонатал, инфантил гэдэг батгнууд байдаг те. За тэгээд одоо өсвөр насны өмнөх үед те преадолесенс хүмүүст одоо хүүхдүүдэд хамгийн их тохиолдоод байгаа сүлээд за тийм батга байна. За өсвөр насныхны батга байна. За тэгээд одоо насан туршидын батга гэж байна. Насан туршидын батга ер нь бас сүүлийн жилүүдэд айгүй өсөж байгаа гэдэг судалгаанууд байгаа. За насан туршидын батганы хувьд болохоор ихэвчлэн бол эмэгтэйчүүдэд одоо түлхүү илүү тохиолддог. За энэ юутай холбоотой вэ гэхээр одоо жирэмслэлт те төрөлт за тэгээд нөгөө эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчнүүд болох одоо нөгөө поликистоз за нөгөө өндөгчний олон уйлгааж хам шинж эдгээр бүгдээрээ нөгөө дааврын өөрчлөлттэй холбоотой эмэгтэйчүүдэд ер нь ихэвчлэн бас гарах тохиолдлууд байдаг. За мөн нөгөө юунууд ээж болно. Косметик батгнууд ээж болно. Бид нар одоо нөгөө ингээл арьс арчилгаа одоо нөгөө нүүр бодолтыг аягүй хийдэг болчихтой. Тийм болохоор энэтэй холбоотойгоор одоо нөгөө комедон бөглөдөг одоо энэ батгыг гаргадаг одоо арьсны нөхс үеийг бөглөж чинь гэсэн үг байхгүй. Тийм найрлагатай бүтээгдэхүүнүүдийг хит их хэрэглэнтэй холбоотойгоор үүсдэг тийм батгнууд байна. За бас нэг ажиглагдаад байгаа нь болохоор насан туршидын батганы хувьд болохоор арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг буруу хэрэглээд арьсны нөгөө барьер гэдэг юм алдагдсантай холбоотойгоор үүсдэг юм батгнууд байна. Бидний арьсны барьер чи ерөөсөө ингээд одоо ус чигийг хамгаалах тэ хадгалах ийм үүрэгтэй одоо маш гоё юм бүтсэж идэг. Гэтэл ингээд хит их гуйжуулах ч юм уу тэ хит их одоо нөгөө хөшрөлттэй эсрэг одоо арьсны хүндүлжилтийг сайжруулдаг тэр бүтээгдэхүүнүүдийг одоо ихээр хэрэглэснээс холбоотойгоор юу насан туршидад маш их батга гарах арьсны барьер эвдэрсэнтэй холбоотойгоор үүсдэг тийм батгнууд бас байдаг.
Тэгвэл батаг бас нөгөө хүний биен дээр бас одоо хүмүүс нуруугаар их гардаг. Тэрнээс болоо ичих мичих ч юм уу тохиолдол их гардаг штэ. Тэгвэл энэ батагны одоо арчилгааны үе ер нь энэ ингээд эргээд юм сориггүй ч юм уу тий. Ялуу энэ батагын идрэх үедээ ч юм уу юм сориггүй идрэх боломжтой юу? Нуруугаар гарч ийн гэдэг маань ерөөс нь нөгөө цээж тэгээд нуруу маань өөрөө нөгөө тосны булчирхай ихтэй тийм газрууд байхгүй. Тэгэхээр ер нь цээж нуруугаар аль хэсгээр гарах боломжтой гэсэн үг юм тосны булчирхай ихтэй газруудаар. Энэ тосны булчирхай нь ер нь юунаас шалтгаалдаг вэ гэхээр генетик удамшил хамаарлал айгүй нөлөөтэй байдаг байхгүй юу. Энэ тосны булчирхай тоо тэгээд одоо итгэх нь одоо нөгөө генетик удамшдаг гэсэн үг. За тэгэхээр ер нь ингээд нөгөө нэг угаасаа тэр хүн ингээд цаанаас одоо батаг гарах одоо удамшлын суур хэв шинжтэй байна гэсэн үг шүү дээ тий. За тэрэн дээр нь өөрийн одоо буруу арчилгаач гэдэг юм уу тий. Аль эсвэл одоо арчилгаа хийдэггүйтэй холбоотойгоор за тэгээд нөгөө нэг дааврын одоо энэ хэлбэлцэлтэй насуудад ч юм уу тий. Ингээд нуруугаар батаг гарах одоо цээж нуруугаар батаг гарах эрсдлүүд байдаг. За нуруугаар гарсан батгнуудад ер нь бол нэг одоо тийм өөр бас ингээд эмчилгээ гэж бол зөвлөдөггүй. Адилхан батганы эмчилгээ зөвлөнө. Гэхдээ илүү одоо нөгөө бийд одоо body wash хэлбэрээр байдаг бензил пероксид ч гэдэг юм уу те. Одоо нөгөө тусгай найрлагуудыг одоо биеийн батган зориулагдсан тийм бүтээгдэхүүнүүд байдаг. Сорив гэж асуусан те. Сорвны хувьд болохоор сорив чинь нөгөө нэг арсны одоо дунд давхарга буюу дээрмийн давхарга ингээд гэмтсэнтэй холбоотойгоор сорив үүсдэг байхгүй. Өнгөн давхаргад ингээд гэмтэл үүсээд ингээд яасан бол одоо ис ингээд нөхөн төлчдөг гэсэн үг. Дунд давхарга хүртэл ерөнхийдөө тэр нөгөө гарсан батгаа шахаад одоо гэмтээсэн байна. Аль эсвэл нөгөө хит их том цист хэлбэрийн батгууд олон хэмжээтэй гарсан байна. Тэрнтэй холбоотойгоор ер нь сорив үүсэж гин гэсэн үг. Тэгэхээр ер нь биеийн одоо их хэсгийг хамарсан ч юм уу те тийм цист хэлбэртэй тийм батгнууд гарч байгаа бол ер нь арсны эмчит хандаад эмчилгээ авсан дээр. Хүмүүс нөгөө батгаа ингээ өөрсдөө бас шахацдаг шүү дээ. Тэгэхээр тэр батгыг шахах одоо техник нь буруу байна уу? Эсвэл бид нөгөө буруу одоо шахаад эсвэл шахах ёсгүй батгыг шахсантай холбоотойгоор ингээ гэмтээгээд байна уу? Ер нь одоо батг шахаж гин гэдэг маань сайн нөгөө хамгийн түрүүнд хэлсэн шүү дээ. Батг гэдэг маань үс тосны энэ одоо нэгж гэдэг юмд үүсэж байгаа өвчин байхгүй. Тэгэхээр тэр нэгж дотор ингээд өрөвсөл үүссэн байна гэсэн үг. Тэр өрөвслийг ингээд механикаар шахачаар тэр үс тосны нэгж ерөөсөө ханаа задлаад эвдэрнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд эвдэрчж байгаа үс тосны нэгж маань тэр хэсэгтээ за тэгээд тэрнээс цаашаа дээрмийн давхарлаа одоо нөгөө арсны тэ дунд давхарлаа ороод ирчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр дунд давхарт очих юм бол одоо нөгөө гэмтэл үсээд тэгээд сорив үүснэ гэсэн үг. Хамгийн нэгдүгээрт нь сорив үүсэх эрсдэлтэй. За тэгээд мөн одоо ингээд шахсан тохиолдолд бас нөгөө юу ачдаг штэ. Нүсөө үсчдэг. За энэ бас нөгөө меланоцитисүүдийг ингээд одоо идэвхжүүлчих чинь гэсэн үг байхгүй юу. Ингэсэн тохиолдолд бас ингээд өрсөлийн дараах нүсөө айгүй их үүсдэг. За хамгийн аюултай одоо батгыг шахна хамгийн аюултай зүйл бол одоо нөгөө хамар уруулын гурвалжин гэд бид нарын ярьдаг. Одоо энэ хамар уруулын гурвалжингийн цусан хангамж бол ерөөс ингээд тархи руу явж идэг. Энэ хамар уруулын гурвалжинд гарсан батгыг шахаж одоо нөгөө цус руу одоо бохор хэрвээ орох юм бол тий бактери орох юм бол одоо тархины өрөвсөл менингит үүсэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр ер нь бол батгыг ерөөсөө нэг тэгж оролдоод авах шаардлага байхгүй. За бүр ингээд нэг наан гараад ирсэн эдэн ингээд нэг гараад ирсэн тийм шар батгнууд байдаг шүү дээ тий. Тэрийг бол за одоо нэг цэвэр багчаар ч юм уу тий авч болно. Аль эсвэл нөгөө патч тэгээ батганы наалтууд агих болсон шүү дээ. Тэр наалтууд айгүй зүгээр. Тэр нь өөрөө ингээд тэр дотроо ийм чиглэг орчин үүсгээд тэгээд батгыг ингээд нашлуулчихдаг гэсэн үг. Тэгээд бас нөгөө гараар оролдохгүй айгүй зүгээр. Хүүхдүүд ингээд лин тэндээ нэг хөөрхөн зураг моргтай юмнууд зүүчээ яваад идэг болсон шүү дээ. Наацсан. Тийм тэр их зүгээр. Ер нь оролдохгүй л ах хэрэгтэй. Мөн батг гарахад одоо бидний идж байгаа хоол хүнс нөлөөлдөг одоо чихэрлэг ч юм уу шоколад одоо зарим хүмүүс нэг хэрэглэсний дараа илүү гарчлаа гэдэг ч тийм халуун ногоотой олцсны дараа ч энэ юм их нөлөөлдөг үү? Яг судалгаагаар батлаад гаргаад ирсэн ерөөсө хоёр төрлийн хүнс байгаа. Батганы одоо үүсэлтэнд нөлөөлдөг юм байна гэсэн. Хамгийн ихнийх нь болохоор одоо high glycemic index буюу одоо нүүрс устай, нүүрс ус өндөртэй хүнс. За нүүрс ус өндөртэй хүнс нь өөрөө нөгөө нэг батганы одоо батгыг үүсгэж байгаа одоо энэ тосны булчирхай идэвхийг нэмэгдүүлдэг.
гэж үздэг байхгүй. Тэгэхээр нүүрс ус өндөртэй хүнс хэрэглээд л одоо гурлан боо чихэр их л хэрэглээд байвал ер нь бол батганы үүсэлт нэмэгдэнэ л гэсэн үг. Тэгэхээр үнэхээр их идэвхтэй батг гарч байгаа хүн бол тэр хүнсийг ер нь хязгаарлах хэрэгтэй. За хоёрдугаарт нь болохоор сүс үн бүтээгдэхүүн. За тэр дундаа болохоор нөгөө тослогийг нь бууруулсан сүв гэж яриад байгаа. За тослогийг нь бууруулсан гэхээр бидний одоо нөгөө дэлгүүрээс худалдаж авдаг сүнүүд чинь бүгдээрээ тослогийг нь бууруулсан 3.2% те 1% энэ төр болгоцсон байдаг шүү дээ. Ийм сүнүүд бол ер нь бол бас тосны булчирхай идэвхийг нэмэгдүүлж чинь гэсэн судалгаанууд бол байдаг. Яг халуун ногоо идээд бол нэмэгддэг ч гэдэм үү. Тийм бол би хараагүй. Ер нь байхгүй тийм. Тэгвэл ингээ батг гараад ихтэй одоо нөгөө хөнгнөөс одоо хүн зэрэг хүртэл байдаг гэж штэ тий. Яг ямар болсон үед нь арсны эмчүүд яг ингээ тий арсны төвд ч юм уу хандаж ингээ үзүүлэх шаардлагатай вэ? Ер нь батг хөнгөн зэрэг гэдэг маань одоо бидний хамгийн сайн мэддэг нөгөө хар цагаан батг байхгүй юу? Тэнд бол өрөвсөл явагдахгүй байгаа тий. Тэгэхээр хар цагаан батг гарч байгаа тохиолдолд бол заавал эмчит үзүүлээд ингээд яваад ах шаардлагагүй. Өрөвсөлтэй батгнууд байна. За одоо нэг эдээ цэврүнцэртэй, за эсвэл гүвдрүүтэй, за нөгөө түрний хэлсэн цисттэй. Ийм төрлийн батгнууд гараад эхлүүл ер нь эмчит хандаад зөвлөгөө авцсан дээр тий хамгийн эхлээд нөгөө нэг яаж арсаа зөв арчлах юм тий. За тэгээд идэвхтэй одоо хөнгөн найрлагууд юу байх юм те. За тэгээд цаашлаад явах юм бол мэдээж юм уух уу яах уу гэдэг нь шийдэг. Тийм болохоор ер нь дундаас хүнд зэргийн батгнуудын үед бол эмчит хандаад зөвлөгөө авсан дээр. Одоо арсны өвчин судлалын төв гэхэд ч одоо тийм эдгээр батгнууд энэ ямар эмчилгээнүүдийг юу хийдэг вэ? Ер нь арсны өвчин судлалын үндэсний төвч бай, ер нь бусад эмнэлгүүд ч бай. Ер нь стандарт байгаа шүү дээ. За Монгол улсын стандарт байгаа. За бас одоо бид нэр сүүлийн үед ер нь бол up to date-с айгүй их одоо эмчилгээний стандартуудыг харж дагаж хийдэг. За хамгийн ихний одоо эмчилгээний зарчим бол мэдээж хэсэг газрын эмчилгээ. За хэсэг газрын эмчилгээнд бол нөгөө идэвхтэй найрлагууд гэж төрүүлсэн те. Бензил пероксид, за адапалин, за салицилын хүчил зэрэг эдгээр найрлагууд нь болохоор өөрөө өөр ингэсэн тусдаа үүрэгтэй байхгүй юу. Жишээлбэл бензил пероксид гэдэг найрлага агуулсан бүтээгдэхүүн болохоор одоо тухайн хэсэгт одоо бактерийн өсөлтийг дарангуулдаг. За тэгээд нөгөө комедолитик гэж нэрлэдэг байхгүй юу. Комедоныг задлах үүрэгтэй. За ретиноин, адапалин гэдэг найрлагууд бас байдаг. Бид нэр хамгийн түрүүнд юу нас зөвлөдөг найрлагууд байхгүй. За эдгээр нь болохоор эсийн нөгөө нэг хит одоо пролиферац гэж ярьдаг те хит үржил те тэрийг одоо дарангуулж өгдөг, тосны булчирхай идэвхийг багасгаж өгдөг. За салицилын хүчил гэвэл одоо жишээлбэл арсны одоо гуйжлтыг сайжруулж өгдөг те ийм одоо хэсэг газрын найрлагуудаа эхлээд зөвлөнө. За тэгээд хүмүүсийн гаргадаг нэг алдаа нь болохоор ингэдэг байхгүй юу? Нэг эмчтэр очиод ингээд нэг юм бичүүлээд авчдаг те батгандаа ч юм уу одоо за арсны өвчнөд ч байсан бас болно шүү дээ. Тэгэнгүүт одоо нөгөөтгөө хэрэглээд үр дүн өгөхгүй ч юм уу тийм тохиолдолд дахиад нэг өөр эмчтэр очиод үзүүлчихдэг. Гэтэл одоо нөгөө анхны үзсэн эмч маань одоо нөгөө эмчилгээгээ одоо шатаараа л бичиж өгнө шүү дээ мэдээж шууд хамгийн хүндийг мэдээж бичиж өгөхгүй те. Тэгэхээр ингээл за хэсэг газрын эмчилгээнсээ за дараа нь энэ үр дүнгүй бол дараагийн эмчилгээгээ шаардна. За болохгүй бол эмийн эмчилгээ рүү орё ч гэх юм уу те. Гэтэл ингээд олон эмчнэр ингээл дамжаад яваад ахаар нөгөө эмчилгээ нь өөрөө үр дүнгүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр за би эднэрээ ингээд хэрэглээ. За дараагийн эмчилгээ нь юу аах вэ гэд эмчтэр очиж явах хэрэгтэй. Тийм. За тэгээд мэдээж эмийн эмчилгээнүүд байж болно. Тэгээд процедурууд бас хийгдэж болдог. Нүрээ ингээд олон угаах нь батхыг нь багасгах уу? Нүрээ цэвэрлэгээ бол зайлшгүй шаардлагатай. Одоо нөгөө basic суур арчилгаа гэдэг ааш тэ. Цэвэрлэгээ хэрэгтэй. Гэхдээ мэдээж хит олон угааж болохгүй. Яагаад тэгэхээр нөгөө нэг арсны хориг гэдэг юм тэ. Цэвэрлээд одоо нөгөө нэг цэвэрлэгээний бүтээгдэхүүн саван тэг хөөсөн угаагч гэдэг маань өөрөө нөгөө нэг тосыг задлах тэг сульфат энэ төр агуулсан байдаг учраас ерөөсөө барьерыг ингээл угаах болгонд ингээд алдагдуулна гэсэн үг байхгүй юу. Нэг удаа өдөрт цэвэрлэх бол хангалттай. Олон тэрнээс илүү дахиж олон цэвэрлэх ямар шаардлага байхгүй. Оройныхаа цэвэрлэгэнд заавал одоо хөөсөн угаагч ч юм уу те. За зарим хүмүүс одоо нөгөө давхар дабл клинс гэж давхар цэвэрлэгээ хийгээд байгаа.
оройдоо л нэг цэвэрлэх хэрэгтэй. Олон угаах нь бүр хөндрүүлнэ. Харин бас одоо батааны дараагийн нэг асуудал болох нь нөсөө толб үүсэх гэлээ хүмүүс их тохиолддог тийм. Энэ нөсөө яаж одоо биднээс үүсдэг юм болоо? Нөсөөний хувьд болохоор нарны одоо туяа байгаа тий. Одоо UVA болон UVB гэдэг туяанууд байгаа. За UVA гэдэг туяа болохоор өөрөө юу яадаг вэ? Хогшролт болон одоо сэх нөсөө толбыг үүсгэхэд хамгийн их оролцоотой нөлөөлдөг. Өөрөө тэр UVA туяа нь одоо меланоцит эсийг ингээд идэвхжүүлж өгдөг тийм туяа байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ туяаны нөлөөтэйгээр л сэх нөсөө толбод үүсдэг гэсэн үг. Мөн бас нөгөө одоо гадны одоо энэ туяанаас гадна дотор эрэхтэн ч юм уу зарим хүмүүс ч нөгөө дотор эрэхний талин ингээд нүүрэн дээр байдаг гэж яагаад гэдэг ч тийм нэглээд байдаг. Тэгвэл одоо яг ямар ингүүдүүд яг энэ ингээд нүүрэн дээр илт ингээд илэрдэг вэ? Жишээ нь одоо ингээд жирэмсэн үед хүмүүс бас жирэмсний сэх ч юм уу бас ингээд одоо физиологийн байдлаар илэрдэг шүү дээ тийм. Жирэмсэн үед меласма тий холосма гэж одоо илэрдэг. Тэд нар нь болохоор ер нь нөгөө дааврын шалтгаантай байхгүй юу? Эмэгтэй даавар ба эстроген, прогестероны шалтгаантайгаар арьсан дээр үүсдэг. За тэгээд энэ дааврууд бас л нөгөө меланоцит эсийг ингээд идэвхжүүлээд байгаа. Нэг онцлог нь болохоор жирэмсэн үед нөгөө янз бүрийн бүтээгдэхүүнүүд хэрэглээд байх боломжгүй те. Хүчтэй бүтээгдэхүүн бол хэрэглэхийг зөвлөдөггүй. Яг юу яаж болдог? Хэсэг газрын витамин С ч юм уу те. За тэр наксамын хүчил ч юм уу те. Тиймэрхүү зөөлөн бүтээгдэхүүнүүд хэрэглэж болдог. Тэгээд жирэмслэлт дуусаад, төрөл дуусаад төрсний дараа даавар одоо хэмдэ орсон үед бол меласма өөрөө нэг за 70-80% нь бол өөрөө арилдаг. За зарим тохиолдолд нөгөө нарны хит идэвхжилт удаан байсан. Тэгээ нарны тос огт хэрэглэдэггүй ч юм уу тийм эмэгтэйчүүдэд бол меласма ингээд тогтоод үлдчих тохиолдлууд бас байдаг. За өөр нөгөө дотрын шалтгаантай гэвэл дотоод шүрлийн эмгүүдийн үед ер нь арьс харлах тохиолдлууд айгүйх байдаг. Хоёул нөсөө толбон дээр ингээд нарны тосны ингээд хэрэглээ дээр хэрэгддэг тийм. Ер нь яг ингээд Монгол улсад ч юм уу одоо ингээд бидний оршин сууж байгаа уур амьсгалын өөрчлөлт ч юм уу тийм. Эсвэл энэ ялгаатай байдлаас болоод энэ нарны тосын 100% арьсыг ингээд хамгаалж чадах уу? Ер нь бол нарны тосны хэрэглэнээс л шалтгаална. Хөвчлийн ер нь хүмүүс нөгөө нэг дутуу тэгээ буруу хэрэглэсэнтэй холбоотойгоор ер нь ингээд нөсөө толбнууд болон ихсээд идэг. Монгол орны хувьд гэх юм бол бид нар чинь нөгөө нэг далайн төвснөөс нэлээд өндөрт бас амьдардаг хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр энтэйгээ холбоотой UVA туяа одоо туяаны одоо ачаал арай илүү байна л гэсэн үг мэдээж ингээд ойртож байгаа учраас тий. Тэгэхээр нарны тосныхоо хэрэглээг илүү маш сайн одоо хэрэгжилж явах хэрэгтэй. Тэг зөв хэрэглэх хэрэгтэй. Тэгээд одоо жишээлбэл нөсөө толб одоо ингээл би нарны тостой аягүй хэрэгэлдэг хэрнээ нөсөө толб ингээд улам л ихсээд байгаа гэл тэгэхээр та яаж хэрэгэлдэг вэ гэхээр би ингээл одоо нэг хас тутууд өргөцдөг л байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө нэг яг нарны тос хэрэгэлдэг юм хэмжээнүүд байгаад байгаа тий цаанаас нь гаргасан зөвлөмж хэмжээ байгаа тий 2 3-ны дүрмж гэдэг юм тий. Яг энэ хэмжээг нь барьж ингэж хэрэглэснээр ерөнхийдөө үр дүнгийн одоо бүрэн аавна л гэсэн үг байхгүй юу. Таны амьдралын эрүүл хэмнэлт. Клиник эрүүл хэмнэл. Наранд гарахаас нэг 15-20 минутын өмнө тосоо түрхээ. За тэгээд 2 цаг тутамч юм уу давтаж хэрэглэх шаардлагатай гэлээдэг. Гэтэл тэр болгон хүмүүс одоо нүүрний одоо бодолтын бүтээгдэхүүн ч өөрөө SPF-тэй байгаад байдаг. Гэтэл дээрээс нь ингээд түрхэх боломжгүй ч юм уу бас тохиолдол байдаг ч гэсэн гэртээ үлдээчдэг. Энэ ийм тохиолдолд хүмүүс яаж энэ нөгөө тэр 2 цаг тутамч ч юм уу хэрэглэе гэвэл яаж хэрэглэх нь зөв бэ? Одоо ч нөгөө нэг нарны тосны харин ийм олон хэлбэртэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал ер нь бол сэргээх шаардлагатай байхгүй юу. Тэгэхгүй болохоор нөгөө нэг одоо нарны тосны найрлаганд байгаа тэр нөгөө найрлага маань нарны туяаг ингээд задлах явцдаа өөрөө бас задраад ингээд алга болчдөг. Тийм учраас нарны тосоо заавал сэргэж явах хэрэгтэй.
сэргээхдээ одоо жишээлбэл нүрээ будсан тохиолдолд одоо нөгөө компакт одоо пудрууд байдаг болсон тий. Альсвал кушн хэлбэрийн бас нарны тус агуулсан тийм бүтээгдэхүүнүүд байдаг болсон. За тэгээд нөгөө будааг бол одоо нөгөө стик спрей гэж юусэн янз бүрийн брээрээ байдаг болсон чи ер нь бол тэрийг бол уг нь бол сэргийхэд бол юм асуудалгүй гэж бодож байна. Гол нь нөгөө нэг цагаа барих шаардлагатай. Тэгээд тэр нэг юу лээ? Нэг нөгөө 2 цаг тутам сэргий гэдэг. 15 минутын өмнө шүү дээ. 15 минут. Тэр нөгөө нэг химийн болон физикийн нөгөө нарны тостойгоо холбоотой байхгүй юу? Химийн нарны тосыг ер нь бол яг гарахаасаа өмнө яг шууд химийн нарны тосыг гарахаасаа 15-аас 20 минутын өмнө түрхэх хэрэгтэй гэдэг. Физикийн нарны тос гэдэг маань өөрөө ерөнхийдөө ингээд нарны гэрлийг ойгоод тэгээд ингээд буцаад өгчраас шууд түрхээд гарахад аюулгүй гэж үздэг байхгүй. Гэхдээ сүүлийн үед ерөнхийдөө бас судалгаанууд нь физикийн нарны тоснууд буюу тэ нөгөө одоо зинк оксид, альсвал нөгөө титаниум диоксид энэ төр агуулсан энэ нарны тоснуудын ерөөсө 5% нь л одоо нарны туяаг ингээд ойлгодог. За үлдсэн 95% нь болохоор нарны туяаг бас шингээдэг юм байна. Яг хими нарны тус шиг өөртөө шингээгээд задалдаг ийм найрлагууд байдаг юм байна. Гэтэл ер нь сүмдлийн үеийн судалгаанууд бас тэгээд байгаа. Тэгэхээр ер нь 15 минутанд өмнө түрхээд гарах нь зөв гэсэн. Их хөлдөрдөг ч юм уу одоо ингээл ийм халуун одоо зумны нөхцөлд бол тэр болгоо ингээл тэр чинь ингээл нэг урсаалаа хам шиг нэг хөлдөрөнгүүт байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо ингээ хангалттай ингээ хамгаалж чаддгүй. Энэ хангалтгүй гэсэн үг. Хэрвээ ингээд хөлрөөд байгаа альсвал нөгөө ус мусанд ордон шүү дээ тий халуун наранд тийм тохиолдолд нөгөө water resistant гэдэг нөгөө усны хамгаалттай нарны тус сонгож хэрэглэх хэрэгтэй. Тэгээд мэдээж усандаа одоо ингээд ороод гарсан альсвал хит их хөлөрсөн бол мэдээж дахиад сэргээх хэрэгтэй. Нарны тусыг зөвхөн өсөө толбоноос гадна нарснаас одоо яг ямар өвчнүүдээс бас хамгаалдаг вэ? Хамгийн одоо гол чухал нь бол ерөөсөө юу нөө арсны хавдруудаас хамгаална гэсэн үг. Нарны өөрөө туяач нь өөрөө UVA болон UVB гэдэг туяа байдаг. UVA туяа бол ингээд хөгшрөлттэй бидний арсны одоо энэ коллаген эластиныг ингээд бас задлаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө меланоцитыг идэвхжүүлээд байгаа учраас ингээд нөсөө ихсүүлээд байгаа. UVB туяа болохоор арсыг шууд одоо нөгөө улайлгах төлөх үйлчилгээтэй тийм туяа байдаг. Тэгэхээр ерөөсөө хамгийн нарнаас хамгаалахгүй байх юм бол хамгийн эрсдэл нь арсны хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг гэсэн. Гэтэл одоо зөвхөн нарны тос бол 100% бас хамгаалахгүй шүү дээ. Тэгвэл өөр ямар аргуудыг давхар одоо хэрэглэх шаардлагатай вэ? Одоо хит бүр нэг хүчтэй наранд явах те өдрийн яг 11-ээс 15 цагийн наранд ч юм уу ийм тохиолдолд бол шүхөр те за шүхөр барих альсвал одоо нэг юм нингийн халсан ийм цамцнууд өмсөд идэг болсон шүү дээ. За тэгээд нөгөө юм одоо нэг юм маск бас их зүүдэг болсон байна. Яг энүүгээр ингээд юм яц. Одоо эдгээр ийм нингийн ийм халсан юмнууд нь бас нөгөө нарны UV туяануудыг ингээд блоклж байна. Сүүлийн үед бас нэг яригадаад байгаа нь болохоор нөгөө blue light яриад байгаа шүү дээ. Дэлгэц утасны за тэгээд нөгөө зурагтны компьютерийн энэ blue light-ууд болохоор бас мелазма энэ нисэх нөсөө толботыг ихсэж гин гэдэг. Нарны тоснууд болохоор энэ blue light-аас хамгаалдаг байхгүй юу? Тэгэхээр яг нөгөө blue light-аас iron одоо төмрийн оксид агуулсан одоо тийм тинтэд одоо ингээд нэг түрхэхээр нэг жоохон өнгөгчдөг тий жоохон ингээд крем шиг болцдог тийм нарны тоснууд төмрийн оксид агуулсан тийм нарны тоснууд ер нь бол blue light-аас бас давхар хамгаалдаг тий. Тэгэхээр хуцаа сайн өмсөх хэрэгтэй. Ер нь бол одоо нүсгэн байснаас ер нь бол нингэн цамц мамц өмсөх нь бол хамгийн өртөг гэсэн үг. Бид нар ингээд арьсаа ингээд хуурай зарим тослог гэл янз бүрээр тодорхойлол идэг. Яг ингээд энэ тэнд уншаа T-зоноороо байвал ингээд тослог байвал гэдэг. Ер нь хүн яг өөрөө бас 100% үүнийгээр ингээд онцлох боломжтой гэдэг үэсвэл заавал ингээд аппаратаар өөрийнхөө нэг арьсны одоо онцлогийг тодорхойлдог. Аппаратаар аппаратаар заавал тодорхойлуулах шаардлагагүй шүү дээ. Ер нь бол яг хүмүүс өөрсдөө ч тодорхойлчих болно. Одоо нэг хөнгөн юм тестүүд байдаг. Одоо өөрөө арьсаа ингээд нүрээ одоо нөгөө хөөсөн угаагч ч юм уу те угаагч ашиглаад угаагаад юуш төрхөлгүйгээр 30 минут 30-аас 45 минут болоод
түүний дараа ер нь арьсанд ямар өөрчлөлт гарч ийн түүгээр нь бас одоо тестэлж болдог байхгүй. Хүмүүс ерөнхийдөө арьсныхаа төрлийг мэддэг шүү дээ тий. За тэгэл нэг 30-аас 45 минут болоход тослог арьстай хүний хоол ингээл тосно гээл заал тий. Бүх хэсгээрээ тосно гээл заал эхэлдэг. Хуурай бол ингээл таталтаал тий. Эхэлдэг бол одоо холимог бол яг Т занараа холимог болоод. Нормал одоо хэвийн арьс бол ер нь таталтагчгүй, юу ч түрхээгүй байсан ч таталтагчгүй одоо тослогдохчгүй байх хэрэгтэй байхгүй. Тэрийг заавал яг нэг шаардлагагүй. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд нөгөө арьсны арчилгааны талаар ингээд амар олон үе шаттай бүтээгдэхүүнүүд маш их байдаг тий. Яг хүн ингээд арьсаа ингээд бариараа алдахгүй яг зөв арчлыг үл яг ямар үндсэн алхмуудыг нь хийх шаардлагатай байдаг. Сая нэг хэсэг чинь нэг 10 step гэл аягүй их тренд болсон шүү дээ. Ер нь бол заавал тэр 10 step хүн болгон хэрэглэх ямар шаардлага байхгүй. Бидний одоо арьсны эмчнэрийн хамгийн гол чухал одоо зөвлөдөг суурь арчилгаа гэвэл хамгийн ихнийх нь нөгөө цэвэрлэгээ тий. Цэвэрлэгээ. За тэгээ хоёр дахь нь болохоор чихшүүлэлт. За гурав дахь нь нөгөө нарны хамгаалалт. За цэвэрлэгээ дотроо бол яг ингээд нөгөө дабл клинзэ хийн үү, одоо дан клинзэ одоо цэвэрлэгээ хийн үү, одоо хүний өөрийнх нь юу байхгүй. Заавал давхар клинзер хэрэгжилж ийж, заавал ингээд эхлээд тосоор цэвэрлээ, заавал дараа нь угааж ийж зөв цэвэрлэнэ гэсэн үг бол биш. Тийм. Тэгээд энэ суурь арьс арчилгааны дундуур яг одоо нөгөө 10 арчилгааны одоо маска тавьдаг юм уу тий альсвал ампул серум хэрэглэдэг юм уу тэднийг нэмж болно шүү дээ. Одоо нэг жоохон хайдрашн усан чийг өгмөр байна. За альсвал жоохон цайруулга витамин З-тэй серум хэрэглэмээр байна гэх юм уу тий. Ингээд яг нэмж болохоос биш энэ гурван арчилгаа бол заавал байх ёстой арчилгаа байхгүй. Эрэгтэй хүмүүс ч гэсэн одоо яг энэ гурван шатыг нь байнга өдөр тутам хийх шаардлагатай юу? Эсвэл цаанаасаа ч юм ингээл одоо тий өнжөөд хийгээд хахад бас эрэгтэй хүнд ч гэсэндээ ер нь бол заавал энэ гурван арчилгаа байх хэрэгтэй. Ерөөсөө угаагаал чихшүүлэгч тос түрхтэл байх хэрэгтэй. Чихшүүлэгч тос гэхээр бас жоохон хүмүүс одоо андуураад одоо ойлголт нь жоохон муутай байдаг юм уу? Одоо чихшүүл moisturizer гэж нэрлэдэг байгаа тий. Чихшүүлэгч moisturizing cream, альсвал moisturizing lotion гэдэг юм уу тий. Ийм нэг үе шат заавал байж ич тэр нөгөө нэг цэвэрлсэн за тэгээд нөгөө нэг арьсаа ингээд усыг хамгаалж хадгалж одоо ингээд цэвэр байлгах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр алхам тэгээд нэмэгдээд нарны тос байвал одоо эрэгтэйчүүдэд маш сайн. Мөн дараагийн нэг арсны нэг асуудал нь хүмүүс үрчлээ өсөж ийн гэл баян хэрдэг тий. Гэтэл бас хүмүүс нөөсүүлээд гуашаа ч юм уу ингээл өөрөө гэртээ ингээл хийгээл хийдэг штэ. Энэ яг ингээ арсанд яг ямар одоо тий үйлчлэлийг үзүүлж тэр одоо үрчлэлнээс юм сэргийлж байна вэ? Ер нь энийг хийх нь зөв юм уу? Одоо бид нар бол ингээд за яг цэвэрлээд тэгээ дунд нь шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байна. Гэтэл гаднаас нь дахиад нэг өөр зүйлээр ингээд дүүрэлтээ хүчээр ч юм уу ингээд нэг механик нэг зүйл хийж штэ тий. Гуашааны тал дээр бол яг хоо миний байр суурь бол нэг яхтар эсэргүүцдэг. Яа тэгэхээр энэ өөрөө нэг одоо юм даралт үүсгэж, за тэгээд арьсны цусан хангамжийг сайжруулж байна. Хамгийн гол нь тий арьсны цусан хангамж сайжирж байна. За тэгээд нөгөө лимфийн урсгалыг сайжруулдаг гэдэг юм л шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө арьсны яваандаа удаандаа хэрэглэх юм бол бас арьсны өршөлтөө сэргийлдэг байхыг бол үүсэхгүй. Яг ингээд заавал байх хэрэгтэй юм уу гэвэл үгүй. Тий. Хүмүүсийн одоо нийтлэг хийдэг одоо буруу дадлууд нь юу байдаг арьстай холбоотой гэвэл буруу дадлууд гэвэл мэдээж хамгийн түрүүнд нарны тосоо түрхэхгүй байх тий. Нарны тосыг буруу түрхэх одоо буруу түрхэх нь ер нь бараг түрхээгүй байхтай адилхан байхгүй. За жишээлбэл ингээл түрүүн ярьсан 2 хурууны дүрм гэж ярьсан. Тэгээ 2 хурууны энэ урттай хэмжээтэй нь одоо зөвлөмж хэмжээ юм аа. Энэ нь ингээд нүүрний нүүр болон хүзүүнд юм хангалттай хэмжээ гэдэг ч аахгүй. Гэтэл одоо за ингээд энэ тэнд ч юм уу аль эсвэл ингээд нэг хуруундаа аваад түрхчих гэх юм бол энэ чинь нөгөө нэг одоо 2 мг сантиметр квадрат гэдэг юм одоо хэмжээгээр өгсөн байдаг байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө нэг квадрат хязгаараар буусчингууд SPF 50, SPF 25 биш SPF 7-8 болоод явчих жоохгүй. Тэгэхээр ерөөсөө яг энэ зөвлөмж хэмжээгээр хэрэглэх нь хамгийн чухал нарны тосоо. За тэгээд нөгөө нэг 2 цаг тутамдаа 15 минутын өмнө гэдгүүдээ заавал хэрэглэнэ. За хоёрдугаарт нь болохоор
арьс арчилгаанд гаргаж байгаа буруу юм идэвхтэй найрлагуудыг хамт олоноор нь хэрэглэх. За энэ дээр нь одоо бол нөгөө ретинол айгүй их хүмүүс мэддэг болсон тий өгшөрлтөөс хамгаалахын тулд. За ретинолыг арьс гуйжуулдаг салицилын хүчилтэй ч юм уу тий альсвал ретинолыг одоо өөр гликолын хүчилтэй ч юм уу ингээд олон юмнуудыг давхарлаж хэрэглэх тусам арьсны нөгөө барьер эвдэрдэг. Барьер гэдэг юм ингээд бүрэн бүтэн байж ич бидний ер нь бол арьс эрүүл байна гэсэн үг. Тэгэхээр хит олон бүтээгдэхүүнүүдийг тэгж авсарч бол хэрэглэж юус болохгүй. Хамгийн том гаргадаг алдаанууд бол тэднэр. Тэгээд нэг юм хэлэхгүй байна нөгөө чигшүүлэгч тоссоо бас чигшүүлэгч тос хэрэглэхгүй байх. Энэ нь ерөөсөө нүрийн арьсан дээр ч тэр бие арьсан дээр ч тэр аль алинд нь байна л гэсэн үг. Бие арьсан дээр бас усанд орсныхаа дараа чигшүүлэгч тос хэрэглэхгүй байна гэдэг нь өөрөө ингээд арьс усаа алдахад нөлөөлнө л гэсэн үг. Тэгэхээр тэдгээр алдуудыг гаргадаг. Монголд ч юм уу эмнэлэгт хандж байгаа хүмүүсүүдээс нөгөө бас арьсны өвчнүүд бас төв эмэл байдаг штэ тий. Ер нь ямар өвчнүүд илүү их тохиолддог вэ? За яг клиникт болохоор хамгийн түгээмэл тохиолддог өвчнүүд гэх юм бол хамгийн эхлээд мэдээж хайрс түлт байна. За атопийн дерматит буюу одоо бидний мэддэг экзем тий намарс. За дараагийнх нь гэвэл за бусад дерматитууд бас байж болж байна. За тэгээд ус хуухны өвчнүүд те нөсөө өөрчлөлт юмгүүд гэх мэтчил хамгийн их нь ер нь хайрс түлт тэгэл атопийн дерматит лээ түгээмэл байдаг та. Тэгвэл нөгөө арьсан дээр гарсан туурал бодлогын хүмүүс нөгөө харшил гэл зэдэгдэг штеп. Гэтэл нөгөө халдварт өвчний үед ч гэсэн тууралт хардаг. Тэгвэл энэ нөгөө яг арьсны өвчнөөс үүдэлтэй ч юм уу энэ тууралт нь яг харшил биш гэдгийг таних юм боломж өгдөг. Таних одоо боломжийг одоо олон жил сурч ижил одоо бид нэр арьсны эмч болж иж мэдж байгаа байхгүй. Мэдээж өөр тууралтын онцлогуучаар л өөр байдаг. Одоо үрсэлтэй тууралтууд өөр, за халдварт өвчний тууралтууд өөр байдаг тийм. Тэгэхээр эмчд үзүүлж ижил тэр мэднэ. Өөртөө харин хүмүүс ерөөсөө хашил гарчлаа л гэдэг. Гэтэл тэгээ тэрийг харахаар ер нь бол хөвчлэн нөгөө нэг яг арьсны өвчин байдаг байхгүй. Жишээлбэл одоо диатез гэх хүүхдийн одоо диатез атопийн дерматит диатезийг болохоор одоо ингээл хашилтай манай хүүхд хашилтай л гэдээ яриад байдаг. Гэтэл энэ маань болохоор өөрөө бас арьсны өвчин шүү дээ. Арьсны үрсэл гэсэн үг байхгүй. Арьс үрсөд байна гэсэн үг. Яг арьсан дээр ямар одоо юм шинж тэмдгүүд одоо энэ тууралт нь ямар байдлаар арьсны эмчд хандах шаардлагатай вэ? Одоо тууралтын онцлогуд гэж байна л да. Одоо толб, гүвдрүү, одоо бэлцрүү тий. Тэгэхээр ерөнхийдөө өөртөө зөөвөртэй. За тэгээд үрсэлтэй тууралт байгаа тохиолдолд ер нь бол арьсны эмчд хандж л үзүүлсэн дээр тий. Тэгэхгүй бол ялгааг нь бол хүмүүс ер нь их гаргаж чадахгүй байгаа. Одоо хайр сүлт илүү түгээмэл гэдэг гэж тий. Тэгвэл хайр сүлтийн гол шинж тэмдэг нь ямар байдیں۔ Хүмүүс одоо нөгөө нэрийн псориаз ч юм уу гэл нэрлэдэг штэ. Тэр болгон одоо ингээ гарсан дээр байгаа өөрчлөлт нь ямар гэдэг вэ? Өөрөө нөгөө эмэлзэн өөр шинжүүдтэй байхгүй юу. Тэгэхээр жишээлбэл тусал хэлбэрийн хайрсдүүлэлт, за тэгээд хүрзэнд хэлбэрийн хайрсдүүлэлт гэдэг юм уу те. Олон одоо тэгээд цэврүүт хэлбэрийн хайрсдүүлэлт ч гэж байдаг. Тэгэхээр ингээд одоо жижиг одоо тусал хэлбэрийн гүвдрүүнүүд ч гарч болох нь байна. Хүрзэн хэлбэрийн маш том одоо хүрзэн тууралтч гарч болох нь байна. Эдээтэй бэрсүүч гарч болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг одоо мэргэжлийн эмчил ер нь бол ялгана гэсэн үг лээ. Энэ яагаад гарт юм бол эднэр нь? Ер нь одоо хайрсдүүлэлтийн хувьд болохоор нөгөө олон шалтгаантай шүү дээ. Генетик хамааралтай. За тэгээд арьсны үрсэл үүсчин л гэсэн үг. Бас нэг арьсан дээр хүмүүс нөө мөөгөн цэртэх гэл айгуух яригадад байдаг те. Энэ нь одоо маш тийм халдварлах эрсдлэгтэй юу? Ер нь гэр бүлийн хүмүүсүүд нэг нь мөөгөн цэрчвэл бус нь дагаад мөөгөн цэртэх үү? Бас нөгөө мөөгөн цэрийнхаа шинжээс шалтгаална. Жишээлбэл яг өнгөц мөөгөн цэр гэж бас байдаг. Өнгөц мөөгөн цэр болохоор ер нь ингээд бид нарын биед тэ хэвийн байж идэг мөөгөнцрийн нэг хэлбэр одоо ингээд ихсэж чинь гэсэн үг байхгүй. За тэр тохиолдолд бол халтахгүй. Бусад төрлийн одоо тэ давхаа мөөгөнцөрч байт юм уу? Хуйхны мөөгөнцөр тийм одоо нөгөө амтнаас одоо нохоо муурнаас их халдаад байдаг тэр мөөгөнцрүүд бол ер нь халдвартай гэсэн үг.
Мөн нөгөө арьсан дээр чинь сүүлийн нөгөө минг гэж айгуу хэрэгтэй тий. Минг нь юу эргээд арьсны хавдар юу болдгоо. Тэгээд ер нь ахуулах шаардлагатай байдгүй. Яг минг гэх юм бол минг бол яг өөрчлөгддөг байхгүй, өөрчлөлт орох эсгүй. Өөр бусад нөсөө өөрчлөлтийн эмгэгүүд болохоор одоо нөгөө туяаны нөлөөгөөр ч юм уу те өөр бусад одоо хүчин зүйлүүдээр бол өөрчлөгдөж болдог. Тэгэхээр хэрвээ ингээд нөсөө өөрчлөлт гарсан байна. За би ингээд энийг ингээд ажигласан чинь томроод байна ч гэдэг юм уу те. Тэгэх юм бол хамгийн түрүүнд ер нь биопси буюу эдийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Эдийн шинжилгээгээр энэ юм хортой юу, хоргүй юу гэдгийг ерөнхийдөө яадаг байхгүй. Тэгэхээр арсны төв дээр ч юм уу бус тэмдэглэлүүдээр ер нь эдийн шинжилгээ гэж авч байгаа. Арснаас гадна нөгөө үс уналт аягаа түгээмэл одоо хүмүүст их санаа зовсон асуудал болдог тий. Тэгэл энэ үс уналтын шалтгаан нь яг юу гэдэм бэ? Үс уналт бас дотроо ер нь олон одоо нөгөө эмэлцэн хэлбэрүүдтэй байдаг байхгүй юу. За андрогены үс уналт гэж байдаг. За андрогены үс уналтын гол шалтгаан гэвэл ер нь нөгөө даавартай холбоотой. За дааврын өөрчлөлттэй холбоотой үс уналт болгон л одоо нөгөө стресс шалтгаантай ч гэдэг юм уу те одоо кортизолын одоо хэд өндөр байхтай холбоотой гэж явдаг учраас одоо энэ андрогены үс уналтанд бол хамгийн нөлөөлдөг стресс. За мөн телогены үс уналт гэж бас байдаг. Телогены үс уналт болохоор хөвчлэн одоо нөгөө төрөлтийн дараа бид нөгөө нэг эмэгтэйчүүд төрөөд тэгээд 3 сарын дараанаас эхлээл ингээл яг ус унаал эхэлдэг шүү дээ. Энд чинь өөрөө яг нөгөө нэг усны одоо нэг ургах, унах энэ фазуудтай холбоотойгоор явагддаг энэ одоо физиологийн үс уналт гэсэн үг байхгүй. За тэгээд буцаад өөрөө ургах хэрэгтэй. За зөвхөн төрөлт гэлгүүгээр бас одоо хүнд мэс засалт орох ч юм уу те хүнд гэмтэл авах. Энийний дараагаар яг мөн адилхан ингээд 3 сарын дараа 3-аас 6 сарын дараагаар үс уналт явагдаж эхэлдэг. Телогены үс уналт гэж байдаг. За мөн нөгөө хүмүүс бас харж исэн бах одоо үүрсэн үс уналт гэж ярьдаг одоо юм бүрэнхий хэлбэрээр ундаг. За энэ нь болохоор нөгөө автоиммуны өвчин гэж үздэг одоо өсний хүүдийн эсрэг бие үсэд ингээд өснийхаа хүүдээ рүү одоо товтлоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ эмэлзэн одоо юунаас ялгаанаас хамаарат өөр шалтгаантай байдаг гэсэн үг. Эрүүл амьдралын зөв хэмнэл, эрүүл хэмнэл подкастыг сонсож байгаа танд баярлалаа. Цаашид бидэнтэй хамт илүү их мэдээлэл авахыг хүсвэл subscribe хийж хонхоо дараарай. Тэгвэл энэ үс уналт гэж хэлээд байгаа нь яг хэрэг хэмжээний үс унахыг ер нь хэлж байгаа вэ? Ер нь өдөрт нөгөө 100 орчим одоо үс унах нь бол ер нь хэвэн гэж үздэг байхгүй. Тэгэхээр одоо ингээл 100 гэл ингээл тоолоход аюултай шүү дээ. Тэгэхээр эрэгтэйчүүдэд болохоор нөгөө андрогены үс уналт бол хөвчлэн нөгөө юу хэлбэрээр явагддаг. Одоо яг орой хэсгэрээ ингэж ундагч гэдэг юм уу. Эмэгтэйчүүдэд болохоор ингээд одоо бут шиг ингээд яг дээрээсээ ингээд сөөгийгөөд үлдсэн хідүүснүүд байгаа гэдэг чинь яг тэд нар болохоор ер нь нөгөө нэг үсний уналт нь одоо удаан хугацаанд явагддаг гэсэн үг байхгүй. За яг дундаж тоо гэх юм бол одоо 100 тэ өдөртөө 100-аас илүү их тооны үс унсан тохиолдолд үс уналт гэж үзнэ. Үс уналтанд одоо хүмүүс витамин ч юм уу ингээл янз бүрийн одоо шампунь ингээл бүтээгдэхүүн хэрэглээл л шүү дээ. Эдгээр нь үнэхээр нэг өөр нөлөөтэй байдгүй. Эсвэл энэ шалтгаан нь өөр болохоор зарим хүмүүс тохироо, заримд нь тохирохгүй байдгүй. Тэр витамины хувьд бол ерөөсөө одоо хамгийн худлаа л гэж одоо сүүлийн үед бол судалгаанууд гараад байгаа. Витамин хэрэглээд бол үс уналт ерөөсөө зогсохгүй үс уналттай ерөөс ямар холбоог байна гэж үздэг. Тэгээд гол нь бас нөгөө нэг биотын агуулсан тийм витаминууд удаан хэрэглэх юм бол лабораторийн шинжилгээнүүд өөрчлөлт гарч ийн гэдэг тийм үр дүнгууд гараад байгаа учраас витамин бол ерөөсөө үс уналтанд нөлөөлөхгүй. Тэгэхээр үс унаал витамин аваад уугаал урах чинь гэж бол ерөөсөө ойлгож болохгүй гэсэн үг. Бусад яг уу шампунууд нь одоо сүүлийн үед ер нь бас нөгөө нэг идэвхтэй найрлагуудтай тий одоо арсыг хамгаалах ч юм уу тий хуйхыг хамгаалах за тэгээд нөгөө DHT гэдэг одоо тэр үс уналтыг одоо сэтрэгээд байгаа тэр дааврыг дарангуйлдаг ч юм уу тий идэвхтэй найрлагатай тийм шампунь хэсэг газрын бүтээгдэхүүнүүд бол их гарцсан. Тэгэхээр тэд нар бол яг үр дүнтэй байж болно. За тэгээд үс уналтын бас нөгөө хамгийн ихний нөгөө бид нэр бас зөвлөдөг миноксидил агуулсан тийм бүтээгдэхүүнүүд бас
шампунь хэлбэрээр, хөөс хэлбэрээр энэ төр байдаг. Тэд нар бол бас үр дүнтэй байж болно. Нөгөө гоо сайхны аргаар ч юм уу хүмүүс одоо хоёул ингээл хөшрөлтийн талаар үрчлэгдэх гэл зөндөл нөсөө толб гэл явж шít. Гэтэл нөгөө аюу маш их тарилга ингээл рекламдал байгаад байгаа шүү дээ тий. Юу энэ тарилгыг юу хэлэх нь зөв үү? За тарилгын хувьд болохоор одоо ер нь ийм 3 төрлийн тарилга байгаа байхгүй, тарилга амжилтыг байгаад байгаа. За хамгийн ихнийх нь болохоор одоо нөгөө нейромодулятор тий, ботокс, ботулиным токсин гэдэг байгаа шүү дээ. За хоёрдугаарх нь болохоор одоо нөгөө филлерээр ингээд дүүргэлтүүд хийгдэж байна. За гуравдугаарх нь болохоор биостимулятор тий, одоо скин бустерүүд таригдж байгаа. За хамгийн одоо ботокс бол одоо хамгийн одоо судалгаа сайтай. Тэгээ одоо сүүлийн 30-аас 40 жил ер нь бол одоо эстетик салбарт хийгдэж байгаа ийм тарилгын хэлбэр учраас ерөнхийдөө судалгаа сайтай учраас үр дүнтэй аюулгүй гэж ойлгож байна. Хамгийн гол нь одоо нөгөө эмчээ зөв сонгож хийх хэрэгтэй. Зөв булчиндаа одоо зөв тунгаараа хийх юм бол одоо үр дүнтэй гэсэн үг. Филлерийн хувьд болохоор ерөнхийдөө бас нөгөө гаш нөлөө гарах тий хамгийн эрсдэл өндөртэй гэж үздэг. Яагаад тэгэхээр филлер тарилгаар одоо нөгөө өндөр одоо нөгөө хамар өндөрлөх ч юм уу тий уруулын филлер хийх үед нөгөө нэг цусны суудас бүглэх тий окклюжн үүсэх хамгийн эрсдэлтэй байдаг. Тэгээд хэрвээ одоо хамар өндөрлж явах явцад ингээд цусны суудас бүглэрсэн тохиолдолд нөгөө хараа алдах эрсдэл гардаг. За өөр одоо нүрийн өөр хэсгүүдэд хийснээр одоо хэрвээ суудас бүглэрсэн бол некроз үүсэх тий үхжил үүсэх юм эрсдлүүд байдаг учраас мөн л бас яг эмчээ газраа зөв сонгож хийх хэрэгтэй. За сүүлийнх нь болохоор ер нь нөгөө биостимулятор тий скин бустерүүд гэдэг байгаа шүү дээ. Одоо бидний сайн мэдээд одоо сүүлийн үед айгүйх рекламдаад идэг болсон шүү дээ тий. Режуран, редис энэ гэл зөндөө олон тарилгууд байгаа. Эдгээр тарилгууд болохоор ер нь яг судалгаатай мэдээж клиник судалгаа хийгдэж одоо гарч байгаа байх. Гэхдээ эн чинь нөгөө нэг арьсанд маш их хэмжээний нөгөө гэмтэл үүсгэж хийж байгаа байхгүй. Одоо шивүү ер нь бол ингээд тарина гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн ихний хүндрэл нь болохоор мэдээж нөгөө нэг одоо халдвар хамгаалал алдах юм бол одоо нөгөө бактерийн халдвар үржих эрсдэлтэй. За хоёрдугаарт болохоор нөгөө гранулиум буюу ингээд бүрэнхий одоо кок үүсгэж тарьдаг тарилгуудын хувьд л нэг шимэгдэхгүй үлдчих тохиолдол бас байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг шимэгдүүлэхэд одоо маш их хэцүү байдаг. Тэгэхээр гранулиум одоо энэ гадны биеийн тэр хариу урвал үүсгээс сэргийл одоо тэрийг бол одоо сэргийл эмчж хийлгэхэд бол хэцүү шүү дээ тий. Тэгэхээр хүний хувь хүнийхээ одоо арсны онцлогтой, бие махбодын онцлогтой холбоотой байдаг учраас ер нь бол эмчтэйгээ сайн ярилцж ийж тэгээд яг эмнэлгийн орчинд хийх хэрэгтэй л гэж тарилгуудыг бол. Тэгэхээр энэ тарилгуудыг ер нь хэдэн наснаас дээш хүмүүс энэ зөвлөдөг мэдээж одоо хүн өөрөө одоо гоё харагдуулахын тулд мэдээж энийг зарж хийлгэж байгаа шүү дээ тий. Ер нь бол яг мэдээж одоо хөвшрөлтөөс сэргийлэх гэдэг утгаараа ер нь бол 25-аас дээш наснд зөвлөдөг. Гэхдээ одоо сүүлийн үед одоо маш залуу жалдээ жоох охтууд ч гэсэндээ ингээл янз бүрийн тарилгууд хийх гээл ингээд байгаа. Гэтэл энэ маань ерөөдөө бас юм гаж нөлөө гэдэг юмнууд бас байж болдог гэдгийг бас сайн бодох хэрэгтэй. Одоо нөгөө хит их ингээд дүүргэлт одоо филлерээр ч юм уу тэгж хийлгэснээр одоо арьс сунах тий унжих. За тэгээд нөгөө филлер тарилгуудын хувьд бол нөгөө миграшн ингээд нүүх тий нүүдлэх одоо байсан газраасаа өөр газар нүүдлэх ч гэдэг юм уу тий. Тийм эрсдлүүд бас байдаг учраас аль болох тийм залуу дээрээ бол залуу гоёор байгаа бол одоо тийм натуралаараа л байхыг зөвлөдөг. Ер нь бол эстетик гоо сайхны одоо эстетик арьс судлалын гол зорилго чинь натурал тэгээд одоо байгалаараа одоо тийм залуухан харагдахыг хэлж байгаа шүү дээ. Тэрнээс биш 10 насаар 20 насаар залуужуулах бол тэр зүгээр рекламны үг байхгүй юу? Одоо арьсны эмчийн зүгээс манай ингээд үзэгчдэд зориулаад ер нь ингээд арьсны одоо янз бүрийн асуудлаас ингээд одоо хол байхад ч юм те одоо ямар нэгэн өөрчлөлтөд сэргийлэхийн тулд ер нь ямар арга хэмжээг авах зүйтэй вэ?
За ер нь хамгийн их зөвлөх дуртай зөвлөгөө маань гэх юм бол ер нь нөгөө чийшүүлэгч сайн хэрэглээч тий. Ялангуяа Монголын нөхцөлд болохоор нөгөө хавар намрын улиралд бол айгүй их хуурай байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээл агаар хуурашаад эхлэхээр арьс нөгөө нэг ус чигээ ингээд айгүй их алдаад эхэлдэг. Инхээр нөгөө арьс хуурашаад эхлэхээр одоо нөгөө арьсны өвчтөөч гэлгүй зүгээр арьсны өвчнгүй хүмүүс ч гэсэндээ арьс нь хураашаал захтнаа үүсэл ийм тохиолдол байдаг учраас аль болох арьсаа чийгшүүлж одоо хамгаалж явах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Чийгшүүлэгч тос гэдэг маань өөрөө ингээд шууд арьс руу ороод ингээд юм чигийг өгөөд байгаа юм биш байхгүй. Арьсны ингээд гадаргуу дээр ийм бүрхүүл тогтоогоод тэгээд тэр бүрхүүл маань ингээд одоо арьсан дотор байгаа чигийг ингээд хадгалах юм хамгаалах үүрэгтэй байхгүй юу. Тэгэхээр нэг усанд орсны дараа чийгтэй арьсан дээрээ ингээд чийгшүүлэгчээ түрхчих шаардлагатай хэрэгтэй гэж зөвлөдөгтэй. Тэр бол хамгийн номер 1 ер нь бол зөвлөгөө. Тэгээд мөн нарны тосоо сайн хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Олон төрлийн ингээд те зөвлөгөө бидэнд өгч бидний урилгыг хүлээн авч ирсэн Солонгоо амжтай баярлалаа. Таны цаашдаа ажил тус амжилт хүсье. За баярлалаа. Та нарын ажиллаж ирсэн амжилт хүсье. За манай энэ удаагийн эрүүл хэмнэл подкастын дугаар маань ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.